За сайн байцгаана уу. За бид нэр 5 дугаар лекцэн дээр өнцгийн моментын квант онолыг байгуулахын боломжтой болоод ирлээ. Энэ бол маш их ахис твшлээ. За тэгээ хүүхдүүдэд амжилт хүсье. За квант механик бидний юу хийж ийн нөхөр зарим зүйлийг товч саний. За системийн төлөв байдлыг ямар нэгэн долгион функцээр илэрхийлэх ёстой. За энэ долгион функц маань нормчлогдсон байх ёстой гэж ийм нэг постулатыг бид нэр үзсэн байгаа. За ямарваа нэгэн физик хэмжигдэхүүнд эрмит оператор харгалзах ёстой. Эрмит оператор гэж эрмит хосмог нь өөртөөгөө тэнцүү байдаг. За ийм оператор гэж байгаа юм. За энэ бол жишээ нь одоо оператор гэж бичих юм бол би бичмэлээр бичих ёстой. Эрмит оператор гэж. За ямар нэгэн матриц оператор харгалзана, ямар нэгэн операторт матриц харгалзана гэж. За тэгээд квант механикийн гол тооцоо бол тэр операторын хувийн утга ба хувийн функцийг бодох ёстой. А гэдэг операторын хувийн утгыг ба хувийн функцийг бодож хэрхэн бодож олох вэ гэдэг ийм бодлого хийх ёстой. За өнөөдөр бидний зорилго бол энэ байна. За хэрвээ хувийн утга хувийн функцийг бодоод олчих юм бол энэ бол манай хэмжигдэх утгууд гараад ирнэ. Жишээлбэл А1, А2 гэх мэтлэн энэ бол одоо бодит тоонууд байдаг шүү дээ, спектр. За юу хэмжиж болох вэ? Ямар хэмжигдэхүүн хэмжигдэх үү гэдэг нь гарч ирнэ. За тэрнээс гадна за тэр А гэдэг шинжээр илэрхийлэгддэг пси гэдэг төлөвийн А гэдэг физик шинжийн дундаж утгыг болохоор бид нэр ингэж олдог тухай А-гийн дундаж утгыг ингэж олдог тухай үзсэн байгаа. За энэ бол эерэг тоо байдаг тухай ийм зүйлийг бид нэр үзсэн байгаа. За тэгээд өмнө нь бид нар бас юу гаргасан гэхээр зэрэг одоо өнцгийн моментын операторыг L гэж тэмдэглээд ямар хамаарал үзсэн гэхээр L-ийг за L-Y гэдэг бол йото тэнцүү йото H за LZ болох тухай. За LZ L-ийн квадрат ба LZ нь тэг болох тухай. За энийг бид нэр өмнөх лекцэн дээр үзсэн байгаа. За одоо энэ хэсгийг аваад бид нэр энэ өнцгийн моментын квант онолынхаа эхлэл хэсгийг болгоно. За тэгээд энэ L гэдэг бол бид нар өмнө нь энэ яг өнцгийн момент классик физикээс бол санаа авч хийсэн байгаа. L гэдэг оператор буюу за RP гэж импульсийн момент буюу өнцгийн моментын оператор санаа авч хийсэн байгаа. За одоо энийг өргөтгөхөд ерөнхийдөө G гэдэг энэ бичмэл G гэдэг ийм оператор гэж ингэ сонирхож үзье. Яагаад гэвэл манай квант онолны нэг хэсэг нь энэ L болдог. Энэ L-ээс илүү өргөн сайхан шин чанарууд гардаг учраас бид нэр энэ G гэж ингэж тэмдэглэж хийх юм аа. За ингээд хичээлдээ тавтаа морил хөвгтүүд. За энэ өнцгийн моментын коммутаторын харьцаагаар тодорхойлогдсон энэ J, X, Y, JZ гэдэг ийм операторууд өгсөн байгаа гэж ингэж үзье. За J, X, Y, JZ гэдэг энэ операторууд болбос физик хэмжигдэхүүн учраас физик хэмжигдэхүүн харгалзах оператор учраас энэ бол эрмит операторууд байна. Өөрөөр хэлбэл эрмит хосмогууд нь өөртөө тэнцүү байна. JY за тэнцүү JZ гэж. Хосмог нь өөртөө тэнцүү. За ийм операторууд байна. Эрмит операторууд гэж. За бидний зорилго бол одоо энэ операторуудын хувийн утга ба хувийн функцийг байгуулах явдал. Мөн энэ J квадрат гэдэг энэ операторын хувийн утга, хувийн функцийг байгуулна. За J квадратыг бид нэр санаж байгаа. J квадратыг яаж тодорхойлсон гэхээр JX квадрат нэмэх нь JY квадрат нэмэх нь JZ-ийн квадратаа гэж ингэж тодорхойлсон шүү дээ. За өмнө нь өдөр матрицын хувийн утга, хувийн функцийг олох тухай үзчихсэн. Одоо бол зөвхөн матриц нь биш. Тодорхой шинжтэй операторын хувийн утга ба хувийн функцийг олох юм бодлого тавьж байна. За энэ бодлогыг бодохын тулд бид нэг чухал теорем хэрэгтэй байдаг. За ямар нэгэн А гэдэг операторын хувийн утгыг бодсон гэж саная. За AN хувийн утга нь AN харгалзах хувийн функц нь ANK гэдэг ингэж бодсон гэж саная. За бид нэр энэ А оператортой коммутацлах өөрөөр хэлбэл коммутац нь тэг байх гэсэн үг. А, B2-ын байрыг сольжуулдаг. Тийм B оператор өгсөн байна. Тэгвэл энэ B операторын хувийн функц нь юу болдгоо гэхээр зэрэг яг AN-тэй адилхан байна гэсэн ийм теорем байна.
B операторын хувийн функц нь AN-тэйгээ адилхан байна гэсэн ийм теорем байгаамаа. За энэ теоремын баталгааг хэдүүлээнд хийж үзье. За одоо энэний урдлаас нь хоёулангаас нь B-гээр үйлчлэдэг. B оператороор за B A гэд ингээд бичиж. За AN за тэнцээ урдаас нь B-гээр үйлчлэхээр энэ AN чинь тоо учраас AN гэд бичих чинь. За тэгээд B оператор ба AN гэж ингэж бичиж. За энэ хоёр байраа сольж болно. Коммутац гэдэг чинь байраа сольж удаг учраас энэ хоёрыг байрыг сольно гэсэн. Энэ чанараасаар энэ хоёрын байрыг солиод биччихье. А за B AN гэж. А-гийн N за тэнцүү А-гийн N за B оператор А-гийн N гэж ингэж бичиж. За одоо биднэрт юу байж болох вэ гэхээр бүлэглэх чанараа ашиглаад энэ BAN гэдэг энэ Kate векторыг харъя. Нэг Kate векторыг оператор үйлчлэхээр дахиад Kate вектор гарна. Энэ мөн өөр нэгэн вектор гарна. За ингээд харах юм бол энэ вектор маань векторыг A оператороор үйлчлэхээр буцаад өөрөө гарч байгаа учраас энэ A операторын хувийн функц болж таарч байна. Хувийн утга нь AN байна. Тийм учраас энэ манай энэ функц маань өөрөөр хэлбэл AN гэдэг энэ Kate маань юу болж ийнө гэхээр AN-ийн хувийн функц A операторын AN таргалзах хувийн функцтэй пропорционал байна гэсэн. Яг бол хоёулангийн тоогоор үзүүлж байна. За энэ техник бол өнөөдөр бид нар маш их хэрэглэн манай үндсэн техник байгаа юм. За пропорционалын коэффициент нь бол мэдээж B операторын хувийн утга байна. Зүгээр энэ чанараас л хувийн утгыг бол олж чадахгүй. Бид нар харин хувийн функцүүд нь ижилхэн байна гэсэн ийм шинжийг тодорхойлж чадах юм аа. За тийм учраас энийг одоо бид нар ашиглах юм бол эндээс гараад ирнэ. Манай энэ хоёр оператор коммутацлж байгаа учраас энэ хоёр операторын хувийн функцүүд нь ижилхэн байна гэсэн ийм зүйл гараад ирж байна. Энэ хоёр операторын хувийн функцүүд нь ижилхэн байна гэх. Тэгээ одоо бид нар ямар бодох хэрэг болох вэ гэхээр за Z гэдэг операторынхаа хувийн функцийг олъё гэж. За тэрэнд харгалзах хувийн утгыг нь M гэчи. За нэгж нь бол энэ A шавах хэвээр. Ягаад гэвэл энд X зэрэг 2 удаа үрдэж байгаа шүү дээ. Энэ нэг байна. Тэгэхээр энэ A-шийн нэгж бол J-гийн нэгж бол Планкийн тогтмол байна гэж байна. Тийм учраас хэдүүлээ энэний нэгжийг гаргаад тэгээ зүгээр M гэдэг цэвэр тоо үлдээгээд хувийн утгын ийм хэлбэртэй хайж M. За мөн яах вэ гэхээр J квадратын хувийн утгыг сонирхъя. J квадратын дөнгөж саяхан хэлсэн теоремсоор энэ хоёр коммутацлж байгаа учраас хувийн утгууд нь ижилхэн байх ёстой. Тийм учраас энэ адилхан JM гэдэг хувийн утгатай байна. Хувийн функцтэй байна. Хувийн функцүүд нь ижилхэн байх ёстой. Адилхан M гэдэг хувийн функцтэй байна. За энэний нэгж бол A квадрат байх ёстой. За энэ квадрат гэхээр энэ дандаа энэ y квадрат учраас энэний дундч утга нь y тоо байна. Тийм учраас y тоо байх учраас хувийн утга нь k квадрат гэдэг ингээд тэмдэглэчи. За хувийн функц нь адилхан m байна гэж. За тэгээд энэ k бас харгалзах ёстой. За би k-г нь одоохондоо энд нь ингээд ялгаад тэмдэглэж. Өөрөөр хэлбэл k гэдэг хувийн утгыг энэгээр m гэдэг хувийн утгыг энд ингээд тэмдэглэж. За одоо бидний зорилго бол юу болох вэ гэхээр m ямар байх вэ гэж. За k ямар байх вэ гэдэг. За энэ бодлогыг бодох асуудалд шилжиж байгаа юм аа. За энэ бодлогыг бодох үндсэн техник бол бид нар энэ ladder operator гэж нэрлэгддэг шинэ оператор оруулахын явдал байдаг. За бид нар J нэмэх гэдэг ийм оператор тодорхойлъё. За энэ бол юу болох вэ гэхээр зэрэг J X дээр нэмэх нь Йото J Y гэдэг ийм оператор. За мөн J хасах гэдэг ийм оператор тодорхойлъё. За энэ юу болох вэ гэхээр J X дээр нэмэх хасах нь Йото J Y гэдэг. За ийм шинэ оператор тодорхойлъё. Өөрөөр хэлбэл бид нэр X Y Z-ийнхээ оронд X Y-ийнхээ оронд нэмэх хасах гэдгийг тодорхойлоод тэгээд тэр Z-тэй авъя гэдэг. Тэгэхээр одоо бид нар ямар асуудал гарах вэ гэхээр энэ J квадратыг Z-ээр илэрхийл. Мэдээж эндээс X Y-ийг энэ хоёроор илэрхийлж болно. Нэмээд 2 туваачих юм бол энэ харна хасаад 2 туваачих юм бол J Y гарах нь шүү дээ. Одоо J квадратыг
яаж илэрхийлэх үү гэдгийн бодлогыг хэдүүлээ хийж үзье. За тэгэхээр тулд энийг хий. За J за хасах J нэмэх гээд. За энэ хоёр операторыг үзье. J хасах J нэмэх. За энэ бол юу болох вэ гэхээр зэрэг J за хасах гэдэг чинь X-с хасах нь йота J Y. За энийг үржих нь J X дээр нэмэх нь йота J Y гэж. За ингэж хийж. За тэнцүү. За одоо энэ хоёрыг үржүүлэхээр юу гарах вэ гэхээр Jx-ийн квадрат гарна. За энэ хоёрыг үржүүлэхээр хасах йотаг үржүүлэхээр нэг гарна. Тийм учраас Jy-ийн квадрат гарна. За дараа нэмэх нь нэг йотаг ингээд гаргачихъя. Йотаг гаргачих юм бол энэ ихлээд гарна. Jx Jy. Jx Jy гэсэн энэ гишүүн гарна. За хасах нь энэ йотатой Jy Jx гэж ийм гишүүн гарна. Jy ба Jx гэдэг ийм гишүүн гарна. За энэ бол манай энэ бол коммутатор байна. Бидний мэддэг ямар коммутатор байна вэ гэхээр зэрэг Jx ба Jy-ийн коммутатор гэж ингэж байна. За энэ бол манай анхны тодорхойлж ясаар бол йота h jz гарна. Йота h jz гарна гэж. Йота h jz гарна. За тэгэд энийг цааш нь дахиад бичих юм бол юу гарч ийн вэхээр энэ Jx-ийн квадрат за нэмэх нь Jy-ийн квадрат. За энэ хоёр йота нийлээд хасах болно. Хасах нь h за тэгээд jz болж гинэ гэж. h jz бол. За энэ бол юу юм болж гинэ вэхээр зэрэг j хасах ба j нэмэхийн тухай ярьж шít. Одоо энэ z квадрат болгоё гэвэл бид нар хоёр талд нь jz квадратыг нэмээдэг. Хоёр талд нь jz квадратыг нэмээдэг. За эсвэл энийг урагш нь гаргаад хийсэн ч болно. Өөрөөр хэлбэл би одоо юу болгож байна вэ гэхээр z-ийн j квадрат. Зүгээр j-ийн квадратыг сонирх. J квадрат. За энэ бол юу болох вэ гэхээр зэрэг jx квадрат. За нэмэх нь jy квадрат тодорхойлж ясаар нэмэх нь jz квадрат гэж. Z квадрат гэж ингэж бичигдэн тэнцүү. За энэ x квадрат дээр нэмэх нь y квадратыг энэгээр илэрхийлж болно. Тийм учраас j хасах за j нэмэх за энэ урагшаа гаргаад нэмэх нь h за jz за юм бол x квадрат y квадрат нэмэх нь jz-ийн квадрата гэж. За ингэж бичигднэ. За энэ бол нэлээд чухал томьёо байна. Чухал томьёо. За энийг би чухал томьёо учраас энэ дээр ардталт нь энд ингээд дараа нь хэрэглэх учраас салгаад бичээдхий. За j квадрат. За j квадрат нь бол бос юу болж ийн вэ гэхээр за би эндээс нь эхлээ бичсэн ч болно. За j хасах j нэмэх за нэмэх нь h jz нэмэх нь jz-ийн квадрата гэж. За ингэж хийж байгаа. За мөн энүүтэй адилхан j квадратыг мөн нэмэх ба хасгаар нь бас хийж болно. j нэмэх j хасах гээд за яг энэ тооцоог өргөжлүүлээд хийж болно. Тэгэхээр энэ тэмдэг солигдно. Энэ тэмдэг солигдно. Энэ тэмдэг солигдно гэдэг чинь энд тэмдэг солигдно гэсэн үг. Энэ тэмдэг солигдно гэдэг чинь энэний тэмдэг солигдно гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэний тэмдэг солигдно гэсэн үг. Энэний тэмдэг. Тэгэхээр зэрэг энийг яаж бичиж гинэ вэ гэхээр jx квадрат за нэмэх нь jy квадрат за энэний тэмдэг солигдоод нэмэх нь
H J Z болно гэж. За тэгээд дахиад J квадратыг илэрхийлээд бичгээр энэ H J Z-ийн тэмдэг солигдож байна. Тийм учраас J квадратыг бид нэр өөрөөр бас яаж бичиж болох вэ гэхээр J квадрат тэнцүү J нэмэх J хасах нь H J Z за нэмэх нь J Z-ийн квадрата гэж. За ингэж бичиж байна. За мөн энэ томьёог энэ хоёрын аль нэг томьёог бид нэр дахиад их хэрэг болох учраас дахиад нэг тэмдэглээд авчи. Жишээлбэл энийг за J хасах энэ J нэмэх гэдэг бол бос юу болж ийнө гэхээр J хасах нэмэх гэдэг бол за би энийг яаж бичих вэ гэхээр зэрэг энэ дээр JZ квадратыг нэмээд JZ квадратыг хасаад өгье. JZ квадратыг нэмээд хасаад өгье. За эсвэл энийг олж ийн гэсэн үг. Энийг олоод J квадратаас хасах нь гэдэг ингэ бичиж болно. Тийм учраас энэ бол юу гарах вэ гэхээр J квадратаас хасах нь за би энэ JZ-ийн квадрат JZ-ийн квадрат за дахиад хасах нь энэ H J Z гэж. За ингэж бичиж. За энэ хоёрын байрыг солиод бичих юм бол энэ хэвээрээ үлдээд энэний тэмдэг солигдно шүү дээ. За ийм томьёонуудтай болоод авлаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо юу хийчих вэ гэхээр X, Y, Z гэдэг гурван операторынхаа оронд J, Z ба нэмэх хасах гэдэг операторыг олчиж байгаа. Тэгэхээр зэрэг J квадратынхаа оронд бид нар яах вэ гэхээр J квадратыг нэмэх хасах ба J Z-ээр илэрхийлжлээ. За одоо энэ бол бидний одоо үндсэн техник болно. За манай операторуудын коммутаторын харьцаагаар өгсөн учраас одоо энэ шинэ хэмжигдэхүүний шинэ энэ хоёр операторын хувьд коммутаторын харьцааг хэдүүлээ бичье. За тэгэхээр бол жишээлбэл J Z ба J нэмхийг сонирхъя. Коммутаторыг. За энэ бол юу болох вэ гэхээр зэрэг мэдээж J Z за нэмэх гэдэг чинь энэ байна. JX дээр нэмэх нь йота J Y болно гэж. За одоо коммутаторын шинж ёсоор гишүүн болгоныг коммутатор аавна. За коммутатор JZ ба JX. За энэ хоёрын коммутатор за нэмэх нь за энэ хоёрын коммутатор. Энэ Y гэдэг нь тоо учраас коммутатороос гарчна. Тэгэхээр юу гарах вэ гэхээр JZ ба JY гэж. За ингэж хийж. За одоо энэ харьцааг бид нэр өмнө нь бас хэлэхдээ юу гэж хэлэх вэ гэхээр энэ бол гурван эмний харьцаа гэж ойлгох ёстой гэж хэлж байсан. X, Y, Z гэж үчээд X-ийг Y эргүүлэхэд Z гардаг байдлаар Y, Z-ийнх нь за Z-ийн хувьд коммутатор бич болно гэдгийг өмнө хэлж байснаа саная. За одоо ингээд Z-ийн коммутатор чинь юу болох вэ гэхээр энэ ёсоор йота H Z-X JY болно. Тийм учраас энэ бол юу болох вэ гэхээр йота H JY болно гэж. За ZY-ийн коммутатор юу болох вэ гэхээр ZY. ZY гэхээр эсрэг хэрэгж байгаа учраас хасах тэмдэгтэй йота H Z JX болно. Сөрөг тэмдэгтэй йота H за тэгээд JX болно гэж. За эндээс H-ыг гаргаад биччихье. За тэгэх юм бол юу болох вэ гэхээр зэрэг за энэ йота сөрөг йота H-тайгаа нийлээд нэмэх нэг болно. Тэгэх юм бол энэ зөвхөн JX үлдэнэ. JX. За эндээс H-ыг гаргачаар нэмэх нь йота JY үлдчихэв. За эндээс юу гарч ийн вэ гэхээр энэ бол тодорхойлт ёсоор J нэмэх байх нь шүү дээ. Тэгэхээр H J нэмхээ гэж. За ийм коммутаторын харьцаа гарнаа. За энийг хэдүүлээ энд бас хэрэг болох учраас бичье. J Z ба J нэмэх гэдэг коммутатор бол юу болж ийн вэ гэхээр H J нэмэх болж байгаа юм. H.
За үүнийг бас яаж хийж болох вэ гэхээр яг энүүтэй адилхан за J Z ба J хасахыг хийгээд үзэх юм бол сөрөг тэмдэгтэй ааш J хасгуулахыг харж болно. За энийг бол баг энэ дээрээ шууд гэж байна. Энд хасах гэх юм бол энэ тэмдгийг хасгуулна, энэ тэмдэг. Тэгэхээр энэний өмнөх тэмдэг солигдно, хасах. Тэгэхээр энэний өмнөх тэмдэг солигдно, хасах. Тэгэхээр зэрэг нь бол тодорхойлж өсөөр J хасгуулах нь шүү дээ. J хасгуулдаг. За энэ коммутаторыг бас хэрэглэхийн тулд коммутаторыг ийм маягаар хэрэглэдэг шүү дээ. За жишээлбэл энийг цааш нь задлаад бичээдхий коммутаторыг энэ бол юу гэсэн үг гэхээр J Z ба J нэмэх гэсэн үг. J нэмэх. За хасах нь J нэмэх ба J Z гэж ингэж бичигдэнэ энэ коммутаторын ясаар. Тэгэхээр зэрэг бид нар ер нь бол жишээлбэл энийг олъё гэвэл J Z нэмэхийг олоод энэ хоёрын байрыг солиё гэвэл за энэ бол энүүн дээр нэмэх нь энэ байх нь шүү дээ. За тэрийг жишээлбэл хэдүүлээ хэрэг болох учраас бичээд авъя. За J жишээлбэл J Z ба J нэмэх гэдэг ийм байрыг солих шаардлага гарлаа гэвэл өөрөөр хэлбэл J нэмэх ба J Z болох ийм шаардлага гарлаа гэж үзэх юм бол нэг урагш нь гаргаад нэмэх нь юу болж ийнө вэхээр H J Z болох нэ гэж. За мэдээж дараагийн нэг коммутатор байгаа. Тэр бол энэ J квадрат ба J нэмэх юу болох вэ гэж. За J квадрат ба J нэмэх гэдэг бол тэг болно. За энэ бол шууд харагдана. За тэнцүү энэ бол юу гэсэн үг гэхээр J квадрат за J нэмэх гэдэг чинь J x дээр нэмэх нь йото J y гэсэн үг. За энийг цааш нь хийх юм бол J квадрат за J-ийг за нэмэх нь мөн ёсоор йото J квадрат J y гэж ингэж гарна. За энэ бол Z-жсэн тэг гардаг, яг симметриусаар X-жсэн тэг гардаг, Y-жсэн тэг гардаг гэдэг бид нэр өмнө үзсэн. Тийм учраас энэ хоёрын нийлбэр бол тэгтээ тэнцүү энэ коммутатор бол тэгтээ тэнцүү байна гэж. За бид нэр энэ J Z ба J квадратын хувийн утгыг энэ хувийн утгууд ямар байх вэ гэдгийг нэг бодлого зорж байгаа. За энийг бодохын тулд J нэмэх хасах гэдэг шинэ оператор орууллаа. За энэ шинэ оператороор өмнөх операторуудаа илэрхийлээд тэдгээрийн хувьд одоо коммутаторын харьцааг бичиж байгаамаа. Ер нь бол бид нар энэ операторын шин чанарыг энэ коммутаторын харьцаагаар бичсэн. Тийм учраас энэ хувийн утгын тухай мэдээллүүдийг энэ коммутаторын тухай мэдээллээс олж авах ёстой гэсэн үг ээ. За жишээлбэл одоо коммутаторыг яаж хэрэглэх вэ гэдэг ийм зүйл байна. За би энэ эхний энэ коммутаторыг жишээлбэл бичээд үзье. За J Z за J Z J нэмэх. За энэ коммутатор бол нэг талаас юу болох вэ гэхээр тодорхойлт ёсоор J Z ба J нэмэх хасах нь J нэмэх ба J Z гэж ингэж гарна. За нөгөө талаас энэ коммутаторыг бид нар H J нэмэх гэж ингэж тодорхойлсон байна. Сая H за J нэмэх гэж ингэж тодорхойллоо шүү дээ. За энийг яаж хэрэгэлдэв гэхээр ер нь жишээлбэл J Z ба J нэмэх гэдгийн байрыг солих шаардлага гарлаа гэж үзэх юм бол за энийг аргач нь гаргаад өөрөөр хэлбэл J нэмэх ба J Z гэдэг энэ хоёрын байрыг солих шаардлага гарсан гэвэл энийг хэрэгэлдэг байна. Энийг аргач нь гаргаад бичих юм бол энэ бол H J нэмэх болох нь байна шүү дээ. За тэгэхээр бидний энэ хувийн утгын тухай чанарууд бол энэ коммутаторын харьцаанаас гарах хэрэгтэй. За энийг ашиглаад жишээлбэл энэ хувийн утгын талаар энэ M-ийн талаар ямар мэдээлэл авч болох вэ гэдгийг сонирхъя. За тэгэхээр тулд за яг энийг аваад үзье. J Z ба J нэмэхээ аваад үзье. За тэгээд M-ээр нь үйлчилчихье. Тэнцүү. За энийхээ оронд энийг өчлөө. J нэмэх J Z за нэмэх нь H за J нэмэх гээд ингээ хийгээд үзье. Тэгээд M гээд. За ингээ үйлчилж. За тэнцүү.
За одоо энэ юу гарах вэ гэхээр зэрэг ийм болно. За J нэмэх ба JZ гэж ингэж бичигдэж байна. M за нэмэх нь H за J нэмэх ба M гэж. За түр ингэ бичигдэж байна. Одоо бид нар энд хувь утгын тодорхойлолтоо ашиглая. За энэ хүндээ бид нар энэ M-ийн тухай бичиж байгаа учраас K-г түр орхиод бичлээ. K-г. За хувь утгаа ашиглаад бичих юм бол энд HM болно. HM. Тэгээд юу гарах вэ гэхээр зэрэг HM чинь тоо учраас HM за тэгээд J нэмэх M гэж юм болно. За энд бол бид нэр харах юм хэлэхгүй H J нэмэх M гэж ингэж бичигдэж. За одоо энэ J нэмэх M гэдэг чинь нэг вектор шүү дээ. J нэмэх M чинь нэг вектор байна. Тийм учраас энийг аргач нь хаалтнаас гаргаад бичих юм бол за H-ыг бас гаргалаа. Тэгэхээр M дээр нэмэх нь 1 за тэгээд юу болж ийн вэхээр J нэмэх M болно гэж. За одоохондоо бид нар энэ операторын одоо коммутаторын харьцааг ашиглаад бичих юм бол иймэрхүү илэрхийлэл гаргаад авлаа. J Z ба J нэмэх M-ийн хооронд энэ илэрхийллийг гаргаад авлаа. За одоо бид нар өмнөхий ёсоор юу хийх вэ гэхээр энэ J нэмэх M гэдэг энийг сонирхоод үз. J нэмэх M гэдэг энэ вектор. J нэмэх M гэдэг энэ векторыг сонирхоод үз. Тэгэхээр энэ вектор бол юу болж ийн вэхээр JZ-ийн хувийн вектор болж шүү дээ. Энэ векторыг нэгээр үчгээр JZ өөрөө гараад ирж байна. За хувийн вектортэй харгалж хувийн утга нь M дээр нэмэх нэг байна. Тийм учраас эндээс маш чухал шинж гарч ирж байна. За ямар шинж гарч ирж байна вэ гэхээр зэрэг J нэмэх M гэдэг нь болбоос юутай пропорционал болж байна вэ гэхээр энэ M дээр нэмэх нь нэгд харгалздаг хувийн утгатай пропорционал байна. Тийм учраас M дээр нэмэх нь нэгэ гэдэгтэй пропорционалаа гэж ингэж гарч байгаа. Энийг би тоогоор үржүүлээ пропорционал болгож болно. За энэ бол манай хувийн утгын тухай анхны мэдээлэл байна. Юу гэсэн үг вэхээр M гэдэг хувийн утгыг нэгээр нэмэгдүүлж болох нэ. Нэгээр. Тэгвэл дахиад энэ дээр үйлчлэх юм бол дахиад нэгээр нэмэгдүүлж болно. Тийм учраас хувийн утгыг нэгээр нэмэгдүүлж болох нэ гэсэн ийм зөвлөгийг хийж болж байгаа. За үүнтэй адилаар энийг ашиглаад явах юм бол энэ коммутаторыг ашиглаад за энэний оронд сөрөг гээд ингээд явах юм бол за энэ хасах болно. За энэ хаашийн өмнөх энэ хасах болно, энэ хасах болно. Тэгээд юу гарах вэ гэхээр зэрэг J хасах M гэдэг бол J хасах M гээд M-ээс нэг таргалзах хувийн утга болж. Тэгэхээр тэрийг дахиад энд бичих юм бол J хасах M гээд үйлчлэх юм бол та нар бас яг адилхан хийгээд дуурайгаад хийгээд үзээрэй. M-ээс хасах нэг таргалздаг хувийн утга болно гэж. За эндээс бид нэр хамгийн анхны мэдээллийг гаргаж авч чадж байгаа юм. Ямар мэдээлэл байна вэ гэхээр манай энэ M гэдэг бол нэгээр нэмэгдэж болно, нэгээр хорогдож болно. Тийм учраас дельта M бол юу байж болох вэ гэхээр M-ийн өөрчлөлт бол нэгээр нэмэгдэн эсвэл нэгээр хорогдно гэж. Дельта M нь нэмэх хасах нэгээр өөрчлөгднө гэсэн. За ийм мэдээлэл гарч байна. Анхны мэдээлэл. За одоо энийг ашиглаад бид нар ямар мэдээлэл гаргаж чадах вэ гэдэг ийм зүйлийг хэдүүлээ сонирхож үзцгээе. Энийг ашиглаад. За тэхийн тулд одоо энэ дээр бас хийж болхий. За J нэмэх. За J квадрат гээд. J нэмэх ба J квадрат гээд. За ингээд сонирхъя. За одоо энэ дээр M одоо би энийг ашиглаж байгаа учраас K-г нь орхилгүй биччихье. K-г нь орхилгүй бичиж. За тэнцүү. За сая энэ хоёр коммутацлагдана. J квадрат нь J нэмэгтэйгээ энүүний адилаар коммутацлна гэж түрүүн харуулсан байгаа. Тийм учраас энэ хоёрын байр шууд солигдоод бичигдэнэ. Тэгэхээр J квадрат за J нэмэх ба MK гэж. За шууд ингэж бичигдэнэ нэг талаас. За нөгөө талаас би энэ J квадрат M-ийг сонирхох юм бол J квадрат. Энийн оронд энэ хувийн функц аваачаад тавиадахыг. Тэгэх юм бол юу болох вэ гэхээр зэрэг J нэмэх. За J нэмэх. За би одоо алийг бичиж чинь гэхээр J квадрат M-ийн хооронд энийг бичиж чинь. Тэгэхээр зэрэг H квадрат K квадрат за M K гэж. За ингэж бичигдэнэ. За энэ тоонуудыг бол урагш нь гаргаад бас бичиж болно. Тэгэхээр зэрэг бид нар юу бичиж чинь вэ гэхээр J квадрат J нэмэх
m k g чинь бол бос юутай тэнцүү болж ийн вөхөр тэнцүү за h квадрат за k квадрат за j плюс m гэж за юм болж ийн гэсэн. За одоо энийг бид нэр юу гэж үзэх вэ гэхээр энэ бас хувийн функц шүү дээ. Энэ яг адилхан хувийн функц гарч ийн j квадратын хувийн функц гарч ийн болж байна. Энэ хувийн функц чи юутай пропорционал байдаг вүлээ? Энэ бол m дээр нэмэх нь 1-тэй пропорционал байдаг. Энэ k гэж. За энэ хувийн функцийг юугаар солих вэ гэхээр мөн m дээр нэмэх нь 1 k гэдгээр сольж болно. Пропорционалын коэффициентууд нь хураагчлаа гэсэн. За эндээс харах юм бол юу гараад байна вэ гэхээр энэ m-ийн хувьд энэ k гэдэг хувийн утга нь k байсан бол m дээр нэх нь 1-ийн хувьд ч гэсэн энэ k гэдэг бол өөрчлөгдөхгүй гэж гарч байна шүү дээ. m дээр нэмэх нь 1-ийн хувьд ч гэсэн k бол өөрчлөгдөхгүй. Тэгвэл m дээр нэмэх нь 2 доорч k хэвээр байна. За үүнтэй адилаар хасах гэж үзээд m-с хасах нь 1 дээр ч гэсэн k хэвээр байна гэдэг ийм дүгнэлт хийж болно. За эндээс маш чухал дүгнэлт гарч ийн. Юу гарч ийн вэхээр k нь бол бос m-с хамаарахгүй гэж. m-с хамаарахгүй гэсэн ийм дүгнэлт гарч байгаа. m-с хамаарлаггүй гэж. Хамаарахгүй гэсэн. За ийм дүгнэлт гарч байна. К. За одоо тэгээд бид нэр ашиглаагүй зүйл юу байна вэ гэхээр зэрэг за энийг араахан ашиглааг байна. j квадрат гэж. За сая бол энэ хоёрыг ашиглалаа энийг. За одоо энийг ашиглаад ямар дүгнэлт хийж болох вэ гэдэг ийм зүйл рүү орцгоё. За одоо энийг ашиглахын тулд хэдүүл энэний дундаж утгыг сонирхъя. j квадратын дундаж утгыг сонирхъя. За квантын постулатсаар энэ бол юу болох вэ гэхээр m за j квадрат m гэж. За ингэж олдно. За энэ бол эерэг хэмжигдэхүүн эерэгтэй байх хэрэгтэй квадрат болохоор. За одоо энийг хэдүүлээ цааш нь сонирхъя. j квадратыг бол яаж бичих вэ гэхээр j x квадрат за нэмэх нь j y квадрат за нэмэх нь jz квадрат гэж. За энэ тодорхойлолтоо ашиглачи z квадрат. За энэ бол квадратуудын нийлбэртэй тэнцүү шүү дээ. Өөрөөр хэлбэл jx-ийн квадратын дундаж нэмэх нь jy квадратын дундаж за нэмэх нь jz квадратын дундаж байгаа. За эдгээрийг эерэг тоо гэдгийг нь бас харуулж болно. За эндээс маш чухал нэг дүгнэлт гарч байна. Энэ хоёр эерэг тоо юм бол энэ j квадратын дундаж бол бос j квадратын дундаж нь бол бос jz-ийн квадратаас их юм уу бага байна гэж. За ийм нөхцөл гарч байгаа. За энэ бол энэ j k буюу jz m-ийн хоорондын нэг юм холбоо. За энэ бол нэг нөгөөгөөр хамаарахгүй ч гэсэн нэг нөгөөгөө заагалдаг ийм холбоо байна гэдгийг одоо хэдүүлээ харцгаая. За j квадратыг хэдүүлээ сонирхоод үзье. За энэ бол юу болох вэ гэхээр m j квадрат m гээд дундаж утгыг би бичлээ. Тэнцүү. За j квадрат m гэхээр нэгдүгээр энийг сонирхъя. j квадрат m. Тэгэхээр юу болох вэ гэхээр зэрэг за би энэ дээр k-г нь бас биччихье. Энд нь бас k-г нь биччихье. j квадрат m k гэдэг нь h квадрат k квадрат болно. За энэ тоо учраас би гаргаад биччихье. h квадрат за k квадрат за тэгээд энд m гэж болно. За энэ k-нууд нийжлэх учраас би бас цааш нь төр орхиод биччихье. Нэг талаас. За нөгөө талаас энийг сонирхоод үзье. Нөгөө талаас. Юг сонирхох вэ гэхээр jz-ийн квадратыг сонирхъя. За энэ бол m jz-ийн квадрат m гэсэн үг. За одоо энэ jz-ийг 2 удаа үйлчилнэ. jz-ийг 2 удаа үйлчлэхээр юу гарах вэ гэхээр нэг удаа үйлчлэхээр h m гарна. Дахиад нэг үйлчлэхээр h квадрат m квадрат болоод m болно гэж. За энэ урдаас нь m-ээр үйлчлэхээр m гэсэн ийм илэрхийлэл бол. Тоогийн урагш нь гаргаад бичих юм бол m гэж. За ингэж бичигдэнэ. Ингэж бичигдэнэ. За одоо энэ хоёр энэ m-үүд нь бол эрмит операторын хувь утга учраас бид нар бол энэ орт ноормчлогдсон гэж ер нь бол хэлж болно. Орт ноормчлогдсон. Тийм учраас энийг 1 гэд ноормчилж болно. Энийг бас гэхээр 1 гэд ноормчилж болно шүү дээ. За эндээс юу гарч ийн вэ гэхээр энэ илэрхийллийн оронд аваачаа тавих юм бол энэ илэрхийллийн оронд. За
h квадратууд нь хураагдаад эндээс k квадрат нь болбоос m-с бага юм уу тэнцүү m квадратаас бага юм уу тэнцүү гэж гарна. За энэ бол маш чухал дүгнэлт юм байна. Энэ илэрхийллээс энэ гарна. K квадрат нь m-с бага юм уу тэнцүү гэж ингэж гарна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг m бол модулаараа k-гаас k-гийн модулаас бага байна гэж. m-ийн модул нь болбоос бага юм уу тэнцүү гарна, k-гийн модулаас бага гарна. Тэгэхээр энэ бол хамгийн их m олдно гэсэн үг, хамгийн бага m олдно гэсэн үг. m бол хоёр талаасаа зааглагдсан гэсэн үг ээ. Тэгэхээр одоо манайхаас ямар дүгнэлт гараад байна вэ гэхээр m-ийн квадрат бол k квадратаас хэтрэхгүй гэсэн ийм илэрхийлэл гарч байна шүү дээ. Тэгэхээр хамгийн их m олдно, хамгийн бага m олдно гэж. За хамгийн их m нь юу гэсэн үг вэ гэхээр тэрийг m максимум гэдэг ингээд тэмдэглэжээ. m максимум. Хамгийн их m-ийг бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр энэ j нэмэх ийг m максимумаар үйлчлэхээр энэс цаашаа нэмэгдэхгүй гэсэн үг. Хамгийн их учраас энэ бол нэгээр нэмэгдүүлдэг оператор. Тэгэхээр энэ нэмэгдэх ёсгүй, хамгийн их гэдгийн тодорхойлолт нь энэ болж байна. За үүнтэй адилаар хамгийн багыг би m минимум гэдэг ингээд тэмдэглэжээ. m минимум. За энийг яаж тодорхойлох вэ гэхээр j хасах гэдэг бол нэгээр хорогдуулна. Хамгийн бага гэдэг чинь цаашаа хорогдох ёсгүй гэсэн үг. Тэгээд энэ тэг болно гэсэн. За ийм илэрхийлэл гараад ирж байгаа. Ийм илэрхийлэл. Тэгэхээр энэ одоо бидний дараагийн одоо ашиглаж болох сайхан зүйл болох нэ. За хэдүүлээ одоо алийг хийж үзэх вэ гэхээр одоо энийг тооцоолоод үзье. Өөрөөр хэлбэл би юу хийх гэж байна вэ гэхээр m за j квадратыг m гэдгийг хэдүүлээ тооцоолоод үзье. За тэнцүү за m за би j квадратын оронд энийг нэг удаа тавья. Энийг нэг удаа тавья. За тэгэхээр зэрэг j хасах j нэмэх за нэмэх нь h jz за нэмэх нь jz-ийн квадрат гэж m гэж. За ингэж хийгдэнэ. За энийг одоо би нэмэх байгаа учраас энэ шинжийг ашиглах хэрэгтэй нэмэх. Энэ шинжийг ашиглахын тулд m-ийн оронд би m максимумыг аваад үзцгээе. m-ийн оронд m максимумыг хэдүүлээ сонирхоод үз. m максимум. За тэгэх юм бол энэ илэрхийлэл цаашаа юу болох вэ гэхээр тэнцүү. За одоо энийг ингээд үйлчилж эхэлнэ шүү дээ. Одоо энэ. За тэгэхээр зэрэг эндээс j нэмэх m максимум гэдэг үйлчлэхээр тэг болчихно. Эхний энэ гишүүн тэг болно. За энэ гишүүнээс юу гарах вэ гэхээр зэрэг jzm гэдэг чинь hm гарна. hm гарна. Тийм учраас энэ бол h квадрат тэгээд m гэж ингэж гарна. За би h квадрат m. За эндээс юу гарах вэ гэхээр h квадрат m квадрат гарна. Тийм учраас нэмэх нь m квадрат гэдэг ингээ биччихье. За би энэ тоонуудын урагш нь айж бичгээр юу үлдэх вэ гэхээр m максимум дахиад m максимум гэж. За ийм зүйл үлдчихэж шүү дээ нэг талаас. За нөгөө талаас бид нар энийг мэдж байгаа. Нөгөө талаас энэ бол юу болох вэ гэхээр j квадрат чинь ялгаагүй энэ гарч байна. Тэгэхээр зэрэг h квадрат за k квадрат за дахиад m максимум гэсэн ийм зүйл гарч байна. m максимум. За энэ орт нормчлогдсон нөхцөл учраас энэ бол 1. За энэ бол 1 гэж. Тэндээ h-ууд нь хураагдаад юу гараад ирэх вэ гэхээр зэрэг k квадрат тэнцүү. За би энэ дээр бичье. k квадрат тэнцүү за энийг хаалтнаас гаргаад бичих юм бол m дээр нэмэх нь 1 гэж. Ингэж бичиж чинь m дээр нэмэх нь 1. За m чи максимум шүү дээ. m максимум. Энэ чинь m максимум утгах шүү дээ. m максимум. За юм гарна гэж. Нэмэх нь 1 гэж ингэж бичих ёстой. Нэмэх нь 1. За үүний адилаар минимумыг хэдүүлээ сонирхоод үзье. m минимум. За дахиад j квадрат m минимум гэдэг. За энэ бодлогыг сонирхоод үзье. Тэнцүү. За j квадратын хооронд энийг аваачаад тавьчих. Энийг тэгээд энэ m минимумаар үйлчлэхээр эхний эндээс бол
Энэ чанараасаар тэг гарчна эхний эндээс. Тэгээд дараа нь юу үлдэх вэ гэхээр зэрэг за би ааш гээд мөн ааш квадратыг гаргачих. За энд юу үлдэх вэ гэхээр сөрөг m үлдэнэ. Сөрөг m. За нэмэх нь эндээс юу үлдэх вэ гэхээр энийг энүүний адил 2 удаа хэрэглэхээр m квадрат гарна. Гэхдээ энэ бол минимум байх ёстой. Энэ утга m минимумын квадрат гарна. За тэгээд юу үлдэх вэ гэхээр мөн л m минимум гэж ингэж гарна. m минимум. За энэ бол нормчлын нөхцөл ёсоор 1. За нөгөө талаас энэ мөн ялгаагүй. Энэний оронд би m минимумыг тавихаар h квадрат k квадрат m минимум гарна. Тэгэхээр зэрэг энэ мөн ялгаагүй. Нөгөө талаас юу гарах вэ гэхээр h квадрат k квадрат гэж ингэж гарах нь шүү дээ. За би энэ дэлгэрэнгүй чи m минимум гэж. За би энийг ашиглаж байгаа. За энэ бол нормчлын нөхцөл ёсоор 1. За тэгээ энэ хоёроос аашууд нь хураагдаад k квадрат чинь бас ийм гарч байна. k квадрат тэнцүү m минимумыг хаалтнаас гаргачих юм бол m минимумаас хасах нь 1 гэж. За ийм зүйл гарч байгаа юм аа. За эндээс одоо хамгийн чухал дүгнэлт гарна. К квадрат чинь ингээд энэ хоёр хоорондоо тэнцүү учраас энэ хоёр хоорондоо тэнцүү болно. За энэ тэнцүү гэдэг тэгштэглийг бичих юм бол юу гарах вэ гэхээр эндээс шийднэ m минимум болбоос сөрөг тэмдэгтэй m максимум та тэнцүү гэж гарнаа. m минимум болбоос сөрөг тэмдэгтэй m максимум гэсэн ийм дүгнэлт гарна. Сөрөг тэмдэгтэй m максимум. За одоо энэ бид нар бүх зүйлээ ашиглаад хийжлээ. Тэгэхээр зэрэг m бол дээр доороосоо бол зааглагддаг байх нь. Тэгээд яаж ийнө гэхээр зэрэг хамгийн их утга нь m максимум, хамгийн их утга нь m минимум байна. Тэр хоёр бол модулаараа тэнцүү байх нь шүү дээ. Модулаараа тэнцүү байна гэж. За тэгээд бид нар одоо юу гэж тэмдэглэдэг вэ гэхээр зэрэг энэс цааш энэ m максимум гэдэг энэ утгыг би одоо энэ j гэж за ингэж тэмдэглэе. За тэгэх юм бол манай k квадрат маань юу болж ийнө гэхээр зэрэг j дээр нэмэх нь 1 гэж. За ингэж олдож байна. За одоо эндээс манай энэ бодлогын хариу бол бараг бүрэн гараад ирж байгаа юм. Ямар хариу гарч ирж ийнө гэхээр зэрэг за j z гэдэг функц. За одоо энэ k-гийн оронд бид нэр k квадрат гэдгийн оронд энэ j-г ашиглая гэж штэ. Тийм учраас энд нь би j ба m гэж ингэж хоёр индекстэй бичье. За тэнцүү. За энэ бол юу гарч ийн вэ гэхээр h ба m гэдэг ийм хэмжигдэхүүн гарч ийн. За энэ хувьдхан j ба m гэж. За дараа нь юу гарч ийн вэ гэхээр j квадрат нь болбоос jm гэдэг хоёр индекстэй одоо биччихье. Би энэ k гэдгийн хооронд j бичлээ. Тэнцүү. За энэ бол h квадрат. За одоо k-гийн оронд юу гарсан бэлээ? K-гийн оронд энэ максимум дээр нэмэх нь 1 буюу максимум j-гээр тэмдэглэж байгаа учраас j дээр нэмэх нь 1 гэж. За ингэж гардаг байна. j дээр нэмэх нь 1. За тэгээд jm гэж ингэж гарнаа гэж. jm. За тэгээд өшөө энэ дээр ямар шинж байх вэ гэхээр зэрэг m нь бол дельта m нь бол нэмэх хасах 1 байна гэж. Дельта m нь болбоос 1-ээр өөрчилөгдөнө гэсэн. За ийм зүйл гарч байгаамаа. Дельта m нь 1. За тэгэхээр энэ бид нар одоо бодлогын хариуг одоо энэ баг бичиж болж байна. Бидний хариу юу гарч ийн вэхээр k квадрат гэдэг бол j дээр нэмэх нэг гарах нэ гэж. Манай бодлогын хариу. За m гэдэг бол хамгийн багадаа асах j гэдэг утгыг аавна. m минимум. За тэгээд энэ утгууд нь нэг-нэгээр нэмэгдэн. j дээр нэмэх нь 1, сөрөг j дээр нэмэх нь 2 гэх мэтлэн явсаар хагаад хамгийн ихтэй сөрөг j гэдэг утгыг авнаа гэж. За ингээд манай бодлого бол ингэж бүрэн бодогдож байгаамаа. За тэгээд энийг харахаар зэрэг бид нар юу хэлж ийн вэ гэхээр өмнө нь бид нар матрицын
хувийн утга хувийн функцийг олох ийм арга үзэжсэн шүү дээ. Одоо бол операторын хувийн утга энэ коммутаторын харьцааг ашиглаад хэрхэн хувийн утга хувийн функцийг байгуулж болдго юм бэ гэсэн ийм зүйлийг үзлээ. За одоо бид нар энэний тухай маш тодорхой мэдээллүүдийг эндээс гаргаж авч болно. Тэгээд тэрнтэй холбоотой зүйлүүдийг нэмж тайлбарлаж өгье. За бид нар энэ JZ-ийн хувийн утга, J квадратын хувийн утга ямар байхыг оллоо. Одоо JX-ийн хэрэгээ хувийн утга ямар байхыг олё. За тэгэхээр тулд энэ J нэмэх J хасахын хувийн утгууд ямар байхыг олж юм бол энэ хоёрыг олж болно гэсэн үг. J нэмэх хасахын хувийн утга. За тэгэхээр бид нар энэ тухай тодорхой мэдээлэл байгаа. Энэ J нэмэх бол M-ийг нэгээр нэмэгдүүлнэ гэж. За энэ пропорционалын коэффициентийг бид нар мэдэхгүй. Одоо энийг олж үзье. Пропорционалын коэффициентийг. За J нэмэх За J нэмэх M гэж. За энэ пропорционал гэдгийг би нэг үл мэдэгдэх Kn гэдэг коэффициент M гэдэг ийм коэффициент тавьчих. Km. За тэгээд энэ бол юу болох вэ гэхээр M дээр нэмэх нэг байна гэд. Би энэ пропорционалын коэффициентээ ингээд биччихье. Одоо энэ Km-ыг хэдүүлээ олъё. За тэгэхээр тулд энэний хоёр талаас нь хосмог аваадах юм. За хосмог авахаар эхлээд M-ээс хосмог авна. M гарна. Дараа нь M J нэмхийн хосмог нь бол хасах гарна. Энийг бид нэр өмнө хийсэн байгаа. Нэмхийн хосмог нь бол J хасах гарна. За нэмхийн хосмог хасах гэдгийг эндээс үзэж болно. Нэмхийн хосмог. Эндээс хосмог авах юм бол эндээс хосмог авна. Энэ нь сөрөг тэмдэгтээ явуулна. Энээс хосмог авна. JX-ийн хосмог нь JX-тэйгээ тэнцүү. Энэ тэмдэгээс солигдож чинь. Тэгээ JY-ийн хосмог нь JY-тэйгээ тэнцүүхээр J хасах гарна гэж. За би энэ хосмогийг аваад J хасах гэж бичлээ. За тэнцүү. За одоо эндээс хосмог авахаар энэ тогтмол тооны хосмог бол хосмог тоо гарна M. За энийг одоо M дээр нэмэх нэг bra гэд эргээд бичиж чинь. K-тэй хосмог бол bra гэж. За одоо хэдүүлээ энэ векторыг энэ векторээр үржүүлээд ийм үржүүр зохиогоод бичиж. Өөрөөр хэлбэл M J хасах гэдэг нэг вектор. Энийг энэгээр үржүүлээ. J нэмэх ба M гэдгээр үржүүлээд бичээд өгье. Тэгэх юм бол одоо энийг энэгээр үржүүлж байгаа юм чинь Km-ийг Km хосмогоор нь үржээд тэгээд юу болох вэ гэхээр M дээр нэмэх нь 1. За M дээр нэмэх нь 1 болно. За энэ ижил индекстэй учраас тэгээд дээр нь энэ Hermite оператор хувийн функцууд учраас орд нормчлогдсон байх ёстой гэд 1 гэд гараад ирнэ. Тэгэхээр энэ K-гийн модулын квадрат гараад ирж байна. K-гийн модулын квадрат гараад ирж нэг талаас. За нөгөө талаас одоо энийг ингэж үржиж байгаа боловч дураараа бүлгэж болдог учраас энэ хоёрыг нэг үржинэ гэд ингээд бүлэглээтгэе. Тэгэх юм бол энийг ашиглаж болж. Тэр хоёрын оронд энийг аваач тавьж болж гин. За тэгээ бичгээр зэрэг M за J хасах нэмхийн хооронд энийг тавихаар J квадрат. За хасах нь JZ-ийн квадрат. Дахиад хасах нь H J Z за M гэж. За ингэж хийгдэнэ. За тэнцүү. За одоо бол нэлээд сайхан гараад ирж. Одоо энийг ингээ бодъё. Энийг үйлчлээ. Тэгэхээр зэрэг энд юу гарах вэ гэхээр энэ J квадрат M гэдэг бол J квадрат M гэдэг бол H квадрат J дээр нэмэх нэг гарна. За би хаалтнаас сайхан гаргаад биччихье тоонууд учраас H квадрат. За тэгээд юу гарч ийн гэхээр J дээр нэмэх нэг. J дээр нэмэх нэг гэ. За би энэ давхар хаалт H гаргаад биччихье. За дараа нь энийг үйлчлэхээр зэрэг Z квадратыг 2 удаа үйлчлэхээр H квадрат M квадрат болно. H квадратыг гаргацсан юм чинь хасах M-ийн квадрат болно. Хасах M-ийн квадрат. За дараа нь JZ гээд нэг үйлчлэхээр энэ H квадрат хасах нь M болно. Хасах нь M гэж. За ингэж хийгдэх нэ. За энэ хоёрыг би яах вэ гэхээр хаалтанд хийгээд энийг нэмэх болгоод бичээд. За тэгээд одоо юу гарах вэ гэхээр энэ тоонуудыг урагшна гаргаад биччихээр энд M болно. За энд M болно. За мөн энэ нормчлалтын нөхцөл ёсоор 1 байх ёстой гэж. За ийм болж байгаа. Тэгэхээр зэрэг манай энэ K квадрат нь энүүтэй тэнцүү юм бол модулын квадрат K-гийн эерэг байхаар сонгож авч болох нь шүү дээ. K-г яаж сонгож ийн вэхээр H за эндээс язгуур авах нь. Язгуурын дор за J дээр нэмэх нь 1 хасах нь. За эндээс M-ийг хаалтнаас гаргаад иччихээр M дээр нэмэх нь
нэгэ гэж. За ингэж олдох нэ. Мөн бид нар олдсон нөгөө J ба M гэдэг тоонуудаар олдож байна. За энэ бол манай маш чухал үр дүн байна. Өөрөөр хэлбэл J нэмэх гэдэг операторын хувийн утга нь болбоос хувийн утга энэ операторын коэффициент нь болбоос M тэнцүү. За H за язгуурын дор J дээр нэмэх нь 1. За хасах нь M дээр нэмэх нь 1 гэсэн ийм коэффициенттэй. Тэгээд J нэмэх гэдэг бол M-ийг 1-ээр нэмэгдүүлдэг оператор шүү дээ. Тийм учраас M дээр нэмэх нь 1 гэж чинь. За энэ бол хувийн утга биш байна. Яг л энэ вектор нь өөр байна шүү дээ. Тийм учраас хувийн утгын бодлого биш зүгээр коэффициентийн бодлого байна. За үүнтэй адилахаар J хасахыг энийг яг адилхан тооцоо хийгээд олж болно. Энийний хооронд хасах тавьж агаад шинэ коэффициент тавиад дахиад хосмог аваад яг энэ ёсоор хийгээд явах юм бол ер нь бол энэ нэг тэмдэг солигдно. Нэг H-ийн тэмдэг. Тэгэхээр энэ тэмдэг солигдно. Энэний тэмдэг солигдно. Нэг M-ийн. Тэгэхээр энэ бол хасах болно. За тэрийг бол та нар бас хийгээд үзээрэй. Яг адилхан ёсоор хийгдэн. Тийм учраас J хасах гэдгийнх нь коэффициент нь бол юу болж ийнө гэхээр H за язгуурын дор J дээр нэмэх нь 1 гэдэг бол хэвээрээ үлдэн. Хасах нь M харин энэ бол юу болох вэ гэхээр M-ээс хасах нь 1 болдог юм аа. За тэнцүү одоо энэ J хасах гэдэг бол M-ийг 1-ээр бууруулдаг оператор. 1-ээр бууруулдаг оператор. За одоо ингээд манай бодлого бүрэн бодогдож байгаа. Одоо энэ нэмэх хасахын коэффициентүүд мэдэгдэж байгаа юм чинь энэ нэмэх хасахаар бол би X-ийг илэрхийлж болно, Y-ийг илэрхийлж болно. Тэгээ шаардлагатай бол X-ийн хувийн утгыг, Y-ийн хувийн утгыг, Z-ийн хувийн утгыг, Z квадрат, G квадратын хувийн утгыг олжлоо. За ингээд бид нар юу хийж вэ гэхээр зэрэг энэ өнцгийн моментын операторын хоёр коммутаторын харьцааг ашиглаад энэ операторыг энэ коммутаторын харьцаагаар өгөгдөн зөвхөн энэ шин чанарыг ашиглаад тэгээд хувийн утга ба хувийн функцийн тухай бодлогыг бүрэн бодож дуусглаа. За энэ онолыг бол өнцгийн моментын квант онол гэж ингэж нэрлэдэг. Энэ бол асар их сайхан хэрэглээтэй онол. За энэ одоо бид нар ерөнхий онолыг бол гаргаад ирчлээ. Одоо энэ тоотой холбоотой шин чанарууд за мөн энэ одоо матрицт харгалж энэ операторт харгалздаг матрицыг хэдүүлээ. Ямар нэгэн операторт матриц харгалзана гэсэн шүү дээ. Тэр матрицыг шугам операторт харгалзах матрицыг хэдүүлээ семинараар бодож үзнэ. Жишээлбэл энэ янз бүрийн утгууд дээр ямар матриц харгалзах нь вэ гэдгийг бодож үзэх юм сайхан дасгал хийн. За тэрнээс гадна ер нь ийм тооцоонуудыг бол нэг удаа ингэж хийчээ дараа нь компьютерээр хийдэг. Тийм учраас мөн компьютерээр ашиглаад янз бүрийн програм ашиглаад энэ тооцоонуудыг хэрхэн хийх вэ гэдэг ийм дасгал хийж үзнэ. За одоо хүртэл үтсэн зүйлээ нэг таамаглаад хэлье. Бид нар аливаа нэгэн операторыг чухам үйлдэлийг ингэж хийнэ гэж өгөхөөс гадна тэр үйлдэлийн шин чанараар нь тодорхойлж болдог. Тухайлбал одоо өнцгийн моментын квант операторыг J гэж тэмдэглээд JX-Y гэдэг операторуудын хувьд энэ коммутаторын харьцаагаар шин чанарыг нь тодорхойллоо. Шин чанарыг нь. За энэ харьцаа бол хаанаас гарсан бэ гэхээр зэрэг анх классик механикийн өнцгийн моментын харьцаанаас гарч ирсэн. За бүр бидний хамгийн анхлан хэрэглэсэн оператор бол юу аах вэ гэхээр импульсийн оператороос гарч ирсэн шүү дээ. Сөрөг тэмдэгтэй Йото H Nabl гэдэг энэ оператороос гаргаж ирээд энийг гаргаж авсан. За энэ харьцаануудыг үйлдлийн хувьд тодорхойлогдсон коммутаторын харьцаануудыг ашиглаад бид нар юу бодох вэ гэхээр зэрэг эдгээр операторын хувийн утга ба хувийн функцийг бодох юм ажил хийлээ. За тэгхийн тулд J нэмэх хасах гэдэг юм оператор тодорхойллоо. За тэгээ J Z-ийн хувийн утга бол HM байна. M бол 1-ээр нэмэгдээд хорогдож болдог байх нь. J квадратын хувийн утга нь болохоор H квадрат J дээр нэмэх нь 1 байна. За энэ бол маш сони үр дүн. Энэ J квадрат гарч аагүй J дээр нэмэх нь 1 гэж ингэж гарсан шүү дээ. За энэ M-ийн утга бол хамгийн багадаа J-ийн утгыг аавна. Хамгийн багадаа хасах J, хамгийн ихтэй нэмэх J аавна. Тэгээд 1-1-ээр нэмэгдэнэ гэд. За энэ одоо манай бодлогын хамгийн одоо сая олон зүйлийн эцэст хийж байгаа гол үр дүн бол энэ байх нь шүү дээ. За тэгэхээр J квадратаас гадна J нэмэх хасахын одоо энэ
коэффициентуудыг оллоо. Энэ коэффициентуудыг ашиглаад бид нэр JXJ гэргийн хувийн утга хувийн функцийг бүрэн бодож болох юм аа. За одоо эндээс семинар дээр бид нэр энэ матриц энэ операторд харгалзах матрицуудыг хэрхэн байгуулах вэ гэж ямар нэгэн шугам оператор шугам матриц харгалзана гэж ингэж хэлсэн. Тийм учраас тэр матрицыг хэрхэн байгуулах вэ гэдгийг семинар дээр үзнэ. За одоо энэ хувийн утга хувийн функцтэй холбоотой зарим зүйлүүдийг сонирхъя. За одоо эндээс J ямар утга авах нь шууд харагдана. Өөрөөр хэлбэл нэг нэгээр нэмэгддэг. Тэгээд хамгийн бага утга хамгийн их утга хоёр нь тэнцүү байдаг. Ийм тоонууд юу байж болох вэ гэдэг ийм зүйлүүд байна. За жишээлбэл одоо ийм байж болох нь шүү дээ. Хамгийн багадаа одоо юу гэдгийг хасах 2 хамгийн багадаа одоо сөрөг 2. За сөрөг 2. За дараа нь нэгээр нэмэгдээ сөрөг 1 тэг 1 2 гэх мэтлэн. За ийм утга авч болох нь байна. Жишээлбэл. За тэгвэл энэс бага арай ямар утга авч болох вэ гэхээр зэрэг ийм байна. Сөрөг 1 тэг ба 1 гэдэг утга авч болно. Тэр үедхий хэл зүгээр тэг гэдэг утга авч ийн гэж хэлсэн ч болно. Энэ хамгийн бага утга нь хамгийн их утгатайгаа тэнцүү гэж тэг байж болох нь шүү дээ. За ийм утгууд байж болохоос гадна өөр бас их сонин утгууд байж болох нь байна. Жишээлбэл хамгийн багадаа сөрөг 2-ны 1. За нэгээр нэмэгдээд хамгийн ихтэй 2-ны 1 байж болно. За энэ бол санаанд оромгүй үр дүн байна. За дахиад өөр ямар утга байж болох вэ гэхээр зэрэг жишээлбэл сөрөг 2-ны 3. За нэгээр нэмэгдэхээр 2-ны 1. За нэгээр нэмэгдэхээр сөрөг 2-ны 1, нэгээр нэмэгдэхээр 2-ны 1. За нэгээр нэмэгдэхээр 2-ны 3 гэсэн ийм утга байж болох нь шүү дээ. 2-ны 3. За мөн үүнтэй адилхан хийж байж болох уу? Сөрөг тэмдэгтээ 2-ны 5 гэдэг ийм утгач байж болно. За нэгээр нэмэгдээд дахиад нэгээр нэмэгдээд гэх мэтлэнгээр. За 2-ны 1. За 2-ны 3, 2-ны 5. За энэ бол яг уу гэхээр M-ийн авч болох утгууд. Энэ бол манай M-ийн авч болох утгууд байх нь шүү дээ. M-ийн авч болох утгууд. За энэ бас M-ийн авч болох утгууд байна. Гэхдээ одоо манай J-нүүд бол ямар утга авах вэ гэхээр зэрэг J гэдэг илэрхийллүүд маань. За энд бол J тэнцүү тэг байх хэвээр. За би энд ингээ J гэж бичээд. J гэдэг утга. За J гэдэг утга бол энд хэдийг авч ийн гэхээр энд тэгийг авч ийн. Энэ тэг. Энд бол J нь хамгийн их 1 байна. За энд 2 байна. Гэх мэтлийн бүхэл утгуудыг авч болох нь байна. Тэрнээс гадна J нь 2-ны 1 байж болох нь. Энд 2-ны 1, 2-ны 3 байж болох нь. За 2-ны 5 байж болох нь. За ийм утгууд байна. За тэгэхээр зэрэг эндээс манай J бол чухам яг ямар тодорхой утга авах нь бол харагдаж штэ. Манай J гэдэг энэ тоо бол тэг байж болох нь байна. 2-ны 1 байж болох нь байна. 1 байж болох нь байна. Би өсөх дараалаар нэчлээ. 2-ны 3, за 2, 2-ны 5, за 3 гэх мэтлэнгээр, 2-ны 7 гэх мэтлэнгээр. За ийм утгуудыг аавна. Өөрөөр хэлбэл энэ дандаа бүтэн утгуудыг авчин, бүхэл тоонуудыг. Энд болохоор бүтэн хагас утгыг авч байгаа. Бүтэн хагас. Энэ 2-ны 1, 2-ны 3 гэж бүтэн хагас. 1 бүхэл 2-ны 1, 2 бүхэл 2-ны 1 ч гэдэг юм уу. Бүтэн хагас утгуудыг авч яана гэж. За ийм зүйл гарч ийн. За J-гийн нэг тодорхой утганд M ямар байх нь бол өөр байх нь шүү дээ. J-гийн нэг тодорхой утганд M ямар байх нь ингээд олж болох нэ гэж. Тэгэхээр одоо бид нэр яаж ийм вэхээр энэ JM-ийн маш тодорхой утгуудыг бол тоо утгуудыг олж болж байна. Тоо утгуудыг. За тэгээд энэ ер нь бол яг өнцгийн моментын оператортой юу харгалздаг байсан гэхээр классик өнцгийн момент өөрөөр хэлбэл эргэлт хөдөлгөөнөөс нөхцөлж байгаа өнцгийн моментоос 0, 1, 2 гэсэн ийм утгууд гарч ирдэг. Гэтэл энэ бутархай ийм тоонууд гарч ирж байна. За энэ бол одоо квант шинж юм байна. Энд бол бидний ямар нэгэн одоо классик ойлголт байхгүй. Одоо өнцгийн моментыг эргэлт хөдөлгөөнөөр нөхцөлж ийн гэж хэлэх арга байхгүй. Ийм квант шинж. Яадаг вөхөр 360 градус эргээд ирэхээр анхны төлөвт ордгоо
720 градус эргэжээж анхны төлөвд ордог гэсэн зүйл үзэн энэтэй холбоотой спинор гэдэг зүйл гарч ирдэг. Спинор. Энэ бол математикийн одоо сайхан шинэ ойлголт. Бид нар явандаа бас үзэн спинор. Тэгэхээр энэ долгион функц бол энэ утгууд дээр бол спинор байдаг байх нь шүү дээ. Тэгээ энүүтэй холбоотой энэ хэмжигдэхүүнийг бид нэр спин гэж ингэж нэрлэдэг. За энэ бол цэвэр соронзон шин чанар. Ямар нэгэн эргэлт хөдөлгөөнөөр тайлбарлагдах аргагүй цэвэр соронзон шинжин байгаа. Одоо 2-1 спин, 2-3 спин гэж ингэж ярьж болдог. За энүүтэй холбоотой энэ хэмжигдэхүүнүүдийг бол бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр одоо L операторыг тэмдэглэдэг. Бүхэл энэ тодорхойтой холбоотой зүйлүүдийг болохоор бид нар яадаг вэ гэхээр спины оператороор илэрхийлдэг. Спины S оператороор илэрхийлдэг. S спины. За мэдээж энэ спинүүд нэмэгдээд бас бүхэл байж болно л доо. За ийм онцлог байна. Тэгэхээр энэ спинтэй холбоотой бол цэвэр квант шинж байх нэ гэж ингэж хэлж байгаа. За нөгөө талаас энэ генүүд нь бүхэл таа авдаг ийм элементүүд байна. Энэ шинж нь бас онцгой байна. Ийм бөөмүүд 0, 1, 2 гэх мэт 3 гэх мэтчлэн ийм бүхэл таа авдаг тийм бөөмүүд байвал зарим бөөм бол байгалиас заяасан ийм спинтэй байна. Бас спинтэй байж болно. Ийм бөөмүүдийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр бозон гэж ингэж нэрлэдэг. Бозон. За яагаад бозон гэж нэрлэж байна вэ гэхээр Бозон-Айнштейны статистикт захирагддаг учраас. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо сайхан нийцтэй байдаг. Бүгдээрээ ижлэн квант төлөвт орж болдог бөөмүүд гэж ингэж нэрлэдэг. За энэ спины J гэдэг утгууд нь тодорхой байх юм бол 2-1, 2-3, за 2-5 гэх мэтлэн нөгөө ийм спинороор илэрхийлэгддэг ийм бөөмүүд байх юм бол энэний статистик их өөр байдаг. Ийм бөөмүүд өөр хоорондоо огт таардаггүй. Тэгээд нэг ижлэн квант утгатай бөөмүүд нэг дор байж чаддаггүй байхan. Заавал өөр утгууд авч яадаг. Тийм учраас одоо квант статистик тархалт нэг өөр байх нь шүү дээ. За ийм бөөмүүдийг бид нар юу гэж нэрлэдэг гэхээр фермион гэж ингэж нэрлэдэг. Фермионууд. Фермионууд гэж ингэж нэрлэдэг. За эндээс одоо статистик буюу одоо нийтийнх нь шинжид гарч ирдэг. За энэ яагаад фермион гэж нэрлэж байгаа нэхээр энэ бол Ферми Диракийн статистикт захирагддаг юм аа. За тэгээ энүүнтэй холбоотой одоо бид нэр зүгээр классик статистикээс гадна квант статистик физик гэх сайхан физик гарч ирж болох нь байна. За энэ атомын дотоодд нөхцөлдөг одоо бөөмүүд бол бас энэ эдгээр захирагдж байдаг. За энэ фермионуудын сонгодог жишээнүүдийг бол бид нар мэднэ. За жишээлбэл электрон байна. Электрон гэдэг бол яг 2-1 гэдэг спинтэй бөөм. 2-1 H гэдэг спинтэй бөөм байна. Электронууд жишээлбэл фермион байдаг. Тийм учраас атомын одоо нэг төвшөнд яг ижлэхэн квант тоонуудтай электронууд байдаггүй шүү дээ. Паулын хоригийн зарчим гэдэг бол энүүтэй холбоотой гарч ирдэг юм аа. За харин бозонуудыг бол жишээлбэл сүүлийн үед одоо энэ Бозон-Айнштейны статистик гэдэг биеийг одоо сэрхийг инертийн сэрхийнүүдийг маш бага температурт төсөөлхийн аргагүй бага температурт аваачаад тэгээд бүх бозонууд нэг ижил төлөвт бүх бөөмүүд нь ялгдахгүй ижил төлөвт оруулсан ийм зүйлийг бол мөн сүүлийн одоо 5-10 жилийн дотор эрдэмтэд гаргаж авсан. За үүнийг бол одоо Бозон-Айнштейны конденсат гэж ингэж нэрлэдэг шүү дээ. За энэ чиглэлээр маш олон Нобелийн шагнал авсан одоо эд сайхан судалгаа явуулж байгаа ийм салбар байна. За тэгээд өнөөдрийн лекцээ бол энэ хүрээд өндөрлөе. Бид нар энэ лекцэн дээр хийсэн зүйлийг бол семинар дээр захиад хэрэглээд ингээд явахаар зэрэг илүү сайхан ойлгомжтой болно. За энэ оператортой өргөлбөл энэ хувийн утгуудтай та нар байнга ямар ч номон дээр бол байнга таарлнаа. Ном болгон дээр сайхан таарлж яадаг. Энийг одоо нэг удаа бид нар ингээд бүрэн гаргаад авсан учраас үүнээс хойш та нар энийг шууд хэрэглэх хэрэгтэй боллоо гэж ингэж ойлгох хэрэгтэй хөвгүүд. За баярлалаа. Амжилт хүсье.